Сайн бацгаана уу? Намайг Ариун Зай гэдэг. Би хүүхд хамруулах хаалгаанд орох гэж байгаа. Төрсөн ээжүүд маань, хөрөө халсан ээжүүд маань хөхөн жижигрээд тий хөхний хэмжээнээс шалтгаалаад бол жоохон сэтгэл ханамж багтай болчихсон байдаг. Миний хувьд бол бас яг адилхан. Би хүүхдээ хөхөөрөө холлоод тий хүүхд маань хөхнөөс гарсны дараа ер нь миний хөх бол айгуу жижигхэн болцсон байсан. Өмнөхтэйгээ харьцуулах юм бол тэгээд ер нь 100 болоод лааж өмсөх те эмэгтэй хүн чинь баяр хаслалд оролцох тэгэл усны хувцастай авах зэрэг бол миний өөртөө итгэх итгэл нэлээд ингээд багасчихсан байсан учраас ерөнхийдөө хөхний хаалгааг бол сонгосон байгаа. Тэгэд яг энэ хөхний хаалгааг сонгосонтой зэрэгцээд ямар одоо эмнэлэг сонгох вэ гэдэг нь аюул чухал байсан. Миний хувьд бол одоо ямар эмнэлэг гэхээс илүү юу гэлээ харсан бэ гэхээр ерөнхийдөө эмнэлэгт байгаа эмч нарын маань тий туршлага хичнээн жил ажилласан байдал тэгээд хариуцлагатай байдал зэрэг нь бол маш чухал байсан. Дээр нь бол дурангийн хаалгаа хийдэг гэсэн. Дурангийн хаалгаа нь өөрөө эрсдэл багтай гэж үздэг юм билээ. Ингээд бол сандар мэд эмнэлгийг бол сонгосон байгаа. За эхлээд бол бүр нэлээд айцтайсан. Тэгээд эмчтэйгээ уулзаад зөвлөгөө аваад зөвлөмж аваад ерөөхдөө бол айц маань бол маш их буурсан. Ерөөхдөө бол одоо зүрхсээ айхгүй юм. Тэгээд гоё олондоо гэсэн итгэлтэйгээр ингээд бүхний хаалгаанд орох гээд бачнаа. За би тэр ерөөхдөө бол дурангийн аргаар сугны хөвцөөр хөх домруулах имплант хийх мэслийн мэдлэгийг бол ингээд сонгоо шийдэл хүрчлээ. За өөрт ч одоо нэмж асуух зүйл байна уу? За хагасгааны дараа би яг ямар ган дэглэмэр хуу? За хагасгааны дараа эмнэлэгтэй 1 хоног бол манай эмчлийн хяналтанд бол байна. За 1 хоногийн дараа эмчнэрийнхээ хяналтын үйлчлэг хийгээд ямар нэгэн асуудал бол одоо гэрт нь орохыг зөвшөөрдөг байгаа. За 7-оос 10 хоног бол хөхний соёл заавал зүүн энэ яадаг юм бэ гэхээр имплантыг өөрийн эдтэй одоо ингэж наалдаж одоо идэхтэй ямар нэгэн хөдөлгөөнгүйгээр эдтэй ингэж суух нөхцөл боломжийг бүрдүүлдэг байгаа. За дараагийн нэг анхаарах зүйл бол хөдөлгөөний дэглэм байгаа. 7-оос 10 хоногийн хугацаанд гараа мөрний үеэр дээш өргөх. За өндөр дээрээс юм авах гэж сунгахгүй байх. За хоёр хажуу тийшээгээ одоо унтчихдаа хөрвөхгүй байх, доошоо харж унтахгүй байх, хүүхд хэврэхгүй байх. Зэрэг ийм хөдөлгөөний дэглэмүүдийг бол барих шаардлагатай байдаг. Хоол ундны хувьд бол хорих зүйл байхгүй, ердийн идэж уудаг зүйлээ хэрэглээд байж болно. Бид энэ удаа дурангийн аргаар сугны хөрцөөр хөх томруулах имплантыг суулгах мэсцлийг хийж байна. За дурангийн арга нь бол хөх томруулах хуутыг үүсгэхдээ орчны эдийг хэд дахин томруулдаг учраас судас мэдрэл гэмтгээс сэргийлдэг. За мөн булчингийн хайлс болон булчин гэмтгээс сэргийлдэг учраас хаалгааны дараа өвдөл зовир багтай хөдөлгөөний чадвар хурдан сэргийдэг ийм давуу талтай байгаа. Өдрийн мэнд хөх хамруулах хаалгаанд ороод 10 хонсон байна. Сая эмнэлэг дээрээ ирээд оюутлаа ахуулчаад байж байна. За хаалгааны дараа эмнэлэгтээ 1 хоног эмчилгээгээ хийлгээд сансныг бодох юм бол миний өвдөлт завир бол нэлээд бага байсан. За одоо талент харах болгонд бол айгүй аз жаргалтай байгаа. Гам дэглэмээ барьж байгаа болохоор гадуур дотор бол одоогоор гараагүй байна. Хурдхан л фитнес дээр очиод дасгалаа хиймээр байна. За бид нар өдөр алган л ер нь жижиг том шийдвэрүүдийг бол гаргаж идэг. Миний хувьд бол амьдралдаа хийсэн хамгийн том зөв шийдвэр нэг байсан гэж бодож байгаа. Тэгээд итгэж болох үз чадварлаг туршлагатай эмч нартай даатгаад одоо юм гоё болсон сууж байгаадаа маш их баяртай. Сандар мэдээ эмч нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Төгс мэдрэмжийг Сандар мэдээс